Сайн байцгаана уу? Хууль зүйн үндэсний хуралдангаас эрхлэн гаргадаг хуулийн инженер захим ярилцлагын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай энэ удаагийн зочноор цагдаагийн ерхий газрын кибер гэмтрэхтэй тэмцэх газрын мөрдөгч, цагдаагийн ахлах тэгслэгч Баясгалан оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Манай энэ удаагийн дугаар болохоор цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмтэргүүдийн талаар иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой хүрж байгаа. Тэгэхээр та ерөн цахим орчинд дийлэнхтэй ямар гэмтэргүүд үйлдэгддэг, тийм ээ? Цагдаагийн цахим орчинд ямар гэмт хэрэгүүд дийлэнх байдгийг, энийг юунаас ангилж одоо энгийн эрдийн гэмтэрхээс ангилан үзвэл ямар одоо юу гэдгийг мөрдөн шалгах ажиллагааны онцлогч гэдэг юм уу, тийм ээ? Тэдгээрийн талаар иргэдэд мэдээлэл хүргвэл. За цахим орчинд бол яг өнөөдрийн байдлаар бол цахимаар зайлах, за цахим орчинд мөрөөдөд төлөөлөн зохион байгуулах, цахим орчинд хүүхдийг садар саманд уруудах гэсэн гэмтэргүүд бол дийлэнхтэй үйлдэгдэж байгаа. За тухайн гэмтэргүүдийг одоо мөрдөн шалгах ажиллагааны онцлог гэж юм ярьж байна те. Онцлог гэхээр чинь энэ гэмтрийг одоо хэн нэгэн этгээд одоо юу гэдэг хулгай хийхин тулд одоо заавал өөрөө ийш очиж объектыг сонгох хэрэгтэй тийм үү. Энэ дээр бол ямар ч тийм зүйл байхгүй. Цаг хугацаа орон зайг үл хамаарч гэдэг шиг яг ухаалаг төхөөрөмж буюу интернет сүлжээ энэ хоёр байж хат хизээл бол хизээ хаанаас үлддэхээр онцлогтой. Нэгт. Хоёр дахь юм бол энэ хүү гэмтрийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад гадны хоёр дахь улс орноос үлдгэсэн гэмтрүүд дээрээс хийх мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн дээрээс нь мета байгууллагуудын платформыг ашиглаж энэ гэмтрийг үлдэж байгаа учраас мета байгууллагатайгаа бид нар хамтарч ажиллах, тухайн байгууллагаас мэдээлэл гаргуулах зэрэг онцлог нь юм. Ерөнхийдөө дандаа гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа өгч идэг гэсэн. Та сая дурдлаа цахим орчинд заллах гэмтэрэг ер нь дийлэнхтэй байдаг гэд. Тэгвэл цахим орчинд заллах гэмтэрэг ер нь иргэд хэр өртдгийг энэ талаар ер нь цагдаагийн газраас гарсан тоо мэдээлэл судалгаа хийж байгаа. За тоо мэдээлэл байгаа. За энэ оны эхний 9 сарын байдлаар цагдаагийн байгууллагт нийт 32 мянган орчим гэмтэрэг бүртгэгдсэн. Нийт Монгол улсын хэмжээс. Түүнээс буюу 32 мянгаас 7900 яг заллах гэмтэрэг гэж бүртгэж байгаа. За түүнээс 6900 яг цахим орчинд заллах гэмтэрэг. Үндсэндээ бол тухайн нийт заллах гэмтэрэг 87.5% яг цахим орчинд заллах гэмтэрэг болж байгаа гэсэн. Ерөнхийдөө цахим орчинд заллах гэмтрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд маань өөрсдөө ямар арга хэмжээ авах зүйтэй байдгийг, дийлэнхтэй нөгөө нэг Facebook энтрээр байгаад байна уу, тийм ээ? Ер нь яаж ихэвчлэг өртөөд юм? Ерөнхийдөө иргэд нөгөө мэдээлэлтэй нөгөө судалгаа бөглөдөг гэж нэг үйлдэл харагддаг. Таны гар утсанд судалгаа бөглөхийн тулд 6 оронтой код ч нөө түүнийг өгчөөч. Тэрийг иргэд нөгөө 6 оронтой кодыг танин баталгаажуулах код буюу офтер код гэж яриад байгаа шүү дээ. За түүнийг нөгөө нэг гэмтэтгээд өгчдөг. Тухайн 6 оронтой кодоор нь гэмтэтгээд тухайн Facebook-ийг танин баталгаажуулах кодыг хийчихээрээ өөрийн болгоод ашиглаад авчих гэсэн. За тэнгууд мэдээж нэвтэрсэн Facebook-оор хамгийн сүүлд харилцсан иргэд бол найз нөхөдтэй байна. Бичиглэлийн хэм маяг гэж юм анзаарч уншиж гүйлгэж байгаад одоо юу гэдэг андаа гэждэг бол андаа гэж үчээд ихчээ гэждэг бол ихчээ гэж бичиж чаад мөнгө төрөхгүй байгаа асуудал. Хоёр дахь нь бол иргэд хамгийн түрүүнд сэжиглэх зүйл нь өөр хүний данс одоо жишээ нь баясгалан гэж хүн мөнгө гуйж авах зөвхөн баясгалан гэдэг хүний дансрууд хийх хэрэгтэй байна. За мэдээж баясгалан мөнгө гуйж байгаа юм чи батын дансыг өгчөөр энэ бол хамгийн түрүүнд сэжиглэх эхний асуудал гэсэн. Ерөнхийдөө 6 оронтой кодоо хэдүүлээ өөрсөндөө хадгалъя. За түүний дараа дансыг сайн нэгтэлж шалгая гэсэн зүйл. Ингэснээр иргэд бол энэ хүүгийн тэргийг аврагч болохоос өөрсдөө бол бүрэн хамгаалах боломжтой. Түрүү 7 хоногт нэг хэрэг гарлаа да нэг богсрын насны хүүхэд тийм ээ бэлгийн одоо халтшгүй байдалд нь халтсан тийм ээ энэ цахим орчмоор өгүүлдэгцэн фэйсбүүкээр танилцсан гэдэг нэг тийм мэдээлэл цагдаагийн ерхий газраас хүргэсэн. Үүнтэй холбогдуулаад ер нь өсвөр насны хүүхдүүд хөвчлэн тийм ээ бид нар ч нөгөө нэг бие болон сэтгэл санаа нь ингээд бүрэн одоо төлөвшөж амжаагүй байгаа хүүхдүүд маань одоо өсвөр насны хүүхдүүд гэж ойлгогдоод байгаа шүү дээ. Эдгээр хүмүүс маань заллах гэмтэрэгд гэхээсээ илүүтэйгээр нөгөө өөрсдийнхөө биеийг хамгаалж чадахгүй буй сэтгүүн бүрэн хөгжөөгүй гэдгээс үүдээд гэмтэрэгт өртөх тохиолдол нэлээд өндөр байдаг юм шиг байна. Үүн дээр ер нь дийлэнхтэй ямар одоо юу гэдэг гэмтэрэг дийлэнхтэй өртөж чинь за мөн энээс урьдчилан сэргийлэхийн тулд одоо эцэг эхүүд нь анхаарах хэрэгтэй байд юм уу тийм ээ? Тухайн хүүхдүүд маань өөрсдөө анхаарах хэрэгтэй байд юм уу? Энэ талаар болоод За өсвөр насны хүүхдүүд энэ цахим орчинд холбоотой гэмтэрвэл за эхний ээлжинд бол кибербүли буюу цахим орчны гадуурх юм. Тухайн зүйлийг одоо өсвөр насны хүүхдүүд анги хамт олноороо найз нөхдөөрөө нийлж нэгээ бүлийдэж доромжилж байгаа нь одоо энэ хөө гэмтрийн шинжтэй үйлдэл болоод байна. Хоёр дахь юм бол за өсвөр насны ихэвчлэн охтууд хөвгүүд маань
өөрийн нүцгэн зураг бичлэгээ бусдад өгдөг. Түүгээрээ далимдуулж, дарамтлуулж, бэлгийн харьцаанд ордог янз бүрийн байдлаар энэ хүүгийн төрүүд бол ерөөдөө жилээс жилд өсч гарч байгаа гэсэн. За тухайн хэрэгүүдийн маань цаг дээр газрын иргэн цэгдийн албаны мөрдөн кибергийн төрөлтэй тэмцэх газрын аль багш нарыг илрүүлж мөрдөн шалгах ажиллагааны явуулаад шүүгэн байгууллагын эцэслэн шийдвэрлүүлсэн хэд хэдэн жишээ байгаа. За тусгийн тэр нь болохоор ерөөдөө хүнд гэмтрэг гэдэг учраас энэ хүү гэмтрэг бол хор охирлон гэмтэтгээд одоо бүх насаар нь хорих өгөх жишээний иймэрхүү зүйлтэй байгаа гэсэн. За энэ дээр бол урьдчилан сэргийлэх арга зам нь гэвэл одоо цахим орчны хяналттай хэрэглээ тий. Хүүхдийн гар утсыг нэг сардаа ч юм уу улиралдаа ч нэг гинтийн шалгалт хийцдэг байх хэрэгтэй байгаа. За яг үг гэмтрэгт үүлдэгдсэн одоо тийм хохирогч болчлоо шүү дээ. Хохирогч маань эхний ээлжинд яг нэн тэргүүнд ямар алхмыг хийх ерөн шаардлагатай юм бэ? За эхний ээлжинд болохоор ерөөдөө яг энэхүү гэмтргийн хохирогч болсноор хохирогч маань өөртөө маш ихээр ичдэг. Санаа зовдөг, айдаг тийм үү, сэтгэл зүйн онцлог үүсдэг. За үнэхээр яг цагдаагийн байгууллагт ирээд мэдээлэлээ гаргаж өгч чаддаг юм бол тухайн сургуулийнхаа нийгмийн ажилтны сэтгэл зүйч эмчтэй мэдээлээд за нөгөө нэг хорооны хэсгийн байцаагч сургуулийн нийгмийн ажилтаа хорооны засаг дарга гэдэг нөгөө хамтарсан баг гэж нэг байдаг тийм. Тухайн хамтарсан багаар хэлэлцээд гэмтрийн шинжтэй үйлдэл бол яг цагдаагийн байгууллагын шалгадаг. Гэмтрийн шинжтэй босоо нөгөө тухайн сургуулийн дотоод нийгмийн ажилтаа сэтгэл зүйчнэр зөвлөгөө өгөөд ингээд хүүхдийг тайвшруулдаг шин тайлбарлуулдаг ч юм тийм гаргаж. Ерөнхийдөө л нэг нуух юм байхгүй. Мэдээж энэ гэмтрийг ингээд би ингээд хохирч болсноор манай ангийнхан мэдчихгүй, аав ээж, найз төгт маань мэдчихгүйсэн тийм айцтай байдаг. Тэгэхээр бид нөгөө цагдаагийн байгууллагаас хувийн нууцыг мөрдөн шалгах ажиллагааны нууцыг чанц гэж ажилтгаараа ямар нэгэн байдлаар айх айдсгүй мэдээлэл бүрэн зөв гүйцэтгэж явах хэрэгтэй гэсэн. За одоо нөгөө дийлэнхтэй фэйсбүүкээр бидний одоо мэддгээр нөгөө нэг хүзрийн тоглоом тийм мөрөдөө тоглоом гэл одоо яваад байдаг. Тэрэн дээр хүмүүс айгүй их тийм оролцдог юм бэлээ. Одоо миний ажилласнаар тэр хүмүүс нэг судалгаагаар үзэж хахад ч гэсэн мөрөдөө тоглоом, хүзэр тоглох ч юм уу, тиймэрхүү тоглоом ер нь зөвшөөрөгдсөн байдаг юм уу? Энэ нь одоо шилбэл тэр мөрөдөө тоглоом өндөр бооцоо тавьчлаа шүү дээ. Нэг тодорхой хэмжээний өндөр бооцоо тавиад тухайн бооцоондоо хожигдчихлаа. Тэгвэл одоо тэрийг хинээс яаж нэг хэмжлэх юм? Тэрнээс гадна мөн нөгөө нэг тэр нь ер нь хуулиар зөвшөөрөгдсөн байд юм уу? Иргэд маань энд оролцох ёстой юм уу, ёсгүй юм уу гэдэг талаар ярилцъя. За манай Монгол улсын эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуулинд мөрөдөө тоглоом зохион байгуулалт гэж эрүүгийн хуулийн заасан байгаа. За зөрчлийн тухай хуулинд мөрөдөө тоглоом тоглосон гэж 2 зуулангаар хуульчилсан өгсөн байна. Тэр нь одоо юу гэдэг нэг өсөндөө мөрөдөө тоглоом бол Монгол улс зөвшөөрөгдөг бай гэсэн. Нэгт хоёр дахь юм бол за энэхүү гэмтрийн хохирогч нар маань гэдэг байгаа шүү дээ. Хинээс нь хэмжлэгэн гэдэг байгаа тийм. Тэд нар ч нэг өөрсдөө би одоо жишээ нь мөнгөөрөө тоглоод би өөрийнхөө хүслээр тоглолцсон учраас зайлуулсан гэдгийг мэдтгүү. За би тоглолцсон юм чинь нав хэн тоох юм? Би өөрөө л алдсан юмсан тийм сэтгэл зүйтэй. Ерөнхийдөө энэ гэмтрийн үйл ажиллагаа бол 5 эсрэг 1 ч юм уу 10 эсрэг 1 гэж явдаг. За мэдээж тань техникийн байдлаар таныг өгөөжлөхийн тулд зүгээр 2 3 удаа өнгөж өсгөөд мөрөдөө тоглоомын бооцоогоо аваад явах боломжтой. Түүний дараа нөгөө маань монголчууд нөгөө шархаа нөхөн гэж ярьдэн шүү дээ. Яг тэр шиг адилхан алдсан мөнгө олохын тулд хадгаламжаа сулждаг. Тэгээ янз бүрийн финтех байгууллагаас зээл авчдаг. За түүний дараа нөгөө өөр зээлэнд орсноор орон гэр эд хөрөнгөө зараад үрждэг. За мэдээж үүнийгээ дагаад гэр бүлийн асуудал гарч ирдэг тийм үү. Тэгээ гэр бүлийн маргаан, гэр бүлийн хүчирхийлэл за бүр цаашлаад Монголд ийм тохиолдол төрөл байгаа шүү дээ. Солонгос улсад 2 3 сар ажиллаж ирээд 70 хэдэн сая төгрөгөөр хураасныхаа дараа мөрөдөө тоглоод бүгдийг алдсан. Тэрнийхэн үндсэн дээр өөрийнхөө төрсөн хүмүүсийг аав ээжтэй үлдээгээд ихнэртэйгээ зүг бодолд орж амиа оруулж ирсэн тохиолдол байна. Тэгээ ерөөдөө шараадны сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр мөрөцөх дон гэж тийм донтолтын тийм нэг онш байт юм байлээ. Тухайн оншоор ерөөдөө манай Монгол улсад ерөөдөө энэ оны байдлаар ихэд 80 дүүн бол амбулатороор үзүүлээд нэг 30 гаруй иргэд маань хэвтийн хэмжлүүлсэн тийм судалгаа гаргаж ирсэн. Тэгэхээр ерөөхдөө энэ мөрөдөө тоглоом зохион байгуулах, мөрөдөө тоглоом тоглох гэдэг маань ерөөсөө л таныг зайлж байгаа гэсэн. Та эзэж тухайн зүйлээс мөнгө олохгүй, эзэж тэр зүйлээс одоо юу гэдэг шархаа нөхөн гэж байхгүй. Нэг алдсан бол тэрнгээрээ дуусаарай. За тэгээд нөгөө нэг охирлоо нөхөмжлөх асуудал дээр
Цагдаагийн боолоос тухайн гэмтрийг илрүүлэхээр хөрөнгө бүтэмжлэх буюу хөрөнгө хамгаалах ажиллагаа хийж байгаа. За тухайн ажиллагаа нь яаж байгаа гэхээр хууль бусаар олсон хөрөнгө орлогыг улсын орлого болгодог. Тус бүрийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхийн байгууллага шилжүүлснээр шүүхээс буруутай этгээд энэ хүү гэмтрийн охирлыг хөндөөлөх тийм шүүгчийн тогтоол гарч тэгж ер нь охирлыг бараг толж явж байгаа. За сүүлийн үед одоо нөгөө Telegram буюу шинэ одоо нэг зах зээл гэж бараг нэрлэгдээд байгаа шүү дээ. Telegram дээр залилангийн гэмтрүүд нэлээдгүй гарч байгаа шүү. Та энэ холбоотой мэдээлэл өгвөл. За манай Монгол улс Telegram платформыг ашиглаж залилах гэмтрэг бол сүүлийн 7 сараас хойш ихэнх хурдтай үлдчихэж байгаа. За тухайн гэмтрийг нь одоо 7 сараас 9 сарын хугацаанд Монгол улсын нийт 277-аас 3.9 тэрбум төгрөгийг гаргачихсан. 2 сарын хугацаанд. Тухайн гэмтрийг нөгөө Хятад улсын KK Park гэж нэг гэмтрийн бүлэглэл байдаг. Тухайн бүлэглэл нь хэд хэдэн иргэдийг залилах үйлдэл аргатай. Тэрийг нөгөө хөгжил өндөр улс руу нэг өөр аргаар хөгжил буураа ядуу улс орн руу нэг өөр аргаар чигсэн явуулдаг гэж гэх юм уу тий. За тухайн Telegram дээр таны гар утасны Telegram аппликейшн дээр ажлын таатай санал. За тухайн санал нь юу гэдэг юм сэтгэл үлдээх, лайк дарах, шеэр хийх ч юм уу, TikTok-ийн бичлэг үзэх ч юм уу. Тэр бол зүгээр хүний энгийн хэрэглээ зүгээр танд ажил мэтэр сэтгэл төрүүлж тухайн ажлыг хийснээрээ та эхний хэлжинд 100,000, 200,000 төгрөг авах боломжтой. За түүний дараа таныг за энэхүү ажлыг та ингээд хийгээд болчихлоо дараагийн алхам руу шилжээ. За та эхлээд 300,000 төгрөг ашиглаж түүний чинь 350 болгож өгье гэж юм уу те. Тэнгүүтээ эхний 1-2 удаа мөнгөний өгөөд өгдөг. Түүний дараа иргэд залилуулж байгаа гэдгийг мэдэхгүйгээр их хэмжээний мөнгө тавьчихдаг. За тэнгүүд тухайн мөнгийг одоо өөр хүний дансаар ашиглаад ерөөдөө блоклоод алга болж байгаа гэсэн. Гэхдээ нөгөө Telegram гэдэг аппликейшн чинь өөрөө нууцлал нь Оросын холбооны улсаас гаралтай. Гэхдээ нөгөө хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллах зүйл нь зөвхөн терроризм эсрэг гэмтэр дээр хамтарч ажиллаж мэдээлэл солилцсон гэдгээр гэмтэтгээд тухайн аппликейшнийг өөрсдийн нөгөө нэг давуу талаа болгож ажиллаад байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө иргэдтэй хэлэхэд одоо Telegram аппликейшнийг тогтмол хэрэглэдэг бол гар утсан дээрээс устгаж хайраа гэж уриалмаар байна. За ойлголоо баярлалаа. За бидэнд хэрэгтэй мэдээллүүдэд өгсөн. За иргэдэд маань ялангуяа урьдчилан сэргийлэх арга замуудын талаар мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За баярлалаа.